За та бүхэн намайг яг юу ярих гэж байгааг гарчгаас хараад мэдээд орж ирсэн байхаа гэж бодож байна. Тэгээд манай одоо сувгийг үздэг 70-80% нь ерөөхдөө бага анги, за дунд анги, ахлах анги, оюутнууд гэд бүх насныхан үздэг. Дээр нь бас эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ хүртэл хамт үздэг юм лээ. Тэгэхээр бас би энэ үеийнгийн дээрлэхэлт дарамттай холбоотой өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлье гэж бодсон. Ер нь бол сүүлийн үед маш их цахим сүлжээгээр яваад байгаа штэ тий. Тэгээд яг энэ үеийнгийн дээрлэхэлт гэдэг зүйл дөнгөж ингээд сая гараад ирсэн үг гэвэл үгүй. Миний үед ч гэсэн байсан. Би ч гэсэн өөрөө яг бага ангиасаа эхлээд үеийнгийн дээрлэхэлтэд өртөж ирсэн. За одоо ингээд шууд сэдв рүүгээ оръё. Би ингээд маш их зүйл ярих учраас зарим бичих зүйлээ бүгдийг нь тэмдэглэсэн байгаа. Тэгээ зарим нь ингээд харж ярих байх шүү. За манай Монгол улс хороо 3.5 сая гаруй хүн амтай. Үүнээс 36.2% буюу 0-17 насны сая 300 мянга гаруй хүүхэд байна гэсэн судалгаа байна. Үндэсний статистикийн хорооны. За ингээд энэ хүүхдүүд маань сургуульд орох насандаа хүрлээ. Амьдралынхаа ихэнх цагийг ингээ өнгөрөөдөг бидний хэлж заншилснаар 2 дахь гэр гэж ярьдаг шүү дээ тий сургуулийг. За сургууль дээрээ ингээд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох хэрэгтэй байтал яг үнэндээ хүүхдүүд сургууль дээрээ сэтгэл зүгээрээ маш их гэмтэж, дээрлэхэлтэд өртөж, дарамтанд өртөж байна. Та бүхэн ерөөхдөө бол бүгдээрээ үтсэн байх гэж бодож байна. Хэдхэн хоногийн өмнө бол цахим орчинд бүр маш аимшигтай нэгэн бичлэг бол цацагдсан хэдхэн хоногийн өмнө. Тэгэд энэ бичлэг цацагдсанаас болоод маш олон хүмүүс бас шүгэл үлээж эхэлсэн. Тэгэд энэ бичлэг зүгээр ингээд цацагдсан нь хамгийн наад зах нь болохоос биш бидний нүднээс далдуур, дээрлэхэлт, гадуурхалт, дарамт шахалт маш ихээр болж байгаа. За тэр бичлэгийг бол үзэхэд маш олон охтууд бас банд нар нэг охиныг одоо дээрлэж байгаа гэж хэлэхэд ч баг энэ үг хөнгөтөн заяо. Зүгээр л ингээд харгас амар балмад зэрлэг үйлдэл байсан гэж хэлэхэд баг л болно доо. Ер нь бол баг гэж үг байхгүй бах. Тэгэд энэ хамгийн аимшигтай нь ингээ ганцхан үнийг бүгдээрээ бүглэглээд зодоод бичлэг хийгээ байж исэн чинь арт нь байгаа тэр сурагчид гэж хэлэхэд хэцүү тэр банд нар заяо бүгдээрээ ингээ баярлцсан, ойрлцсон, чарлаад, бүр бүжиглээд, баяр үргээд яг ингээ баяр тэмдэглэж байгаа юм шиг юу ч болоогүй юм шиг хажууд нь нэг охин тэнд чинь ингээд зодуулаад бие махбодороо хохироод бүр аимшигтай байдалд хүрчээд хахад баяр тэмдэглээд байгаа юм шиг байж гисэн за. Тэр бичлэгийг үзээд бол яг тэр орой маш их зүйл ботогдсон. Тэгээ би яг ингээд өөрөө үнэхээр их бага ангиасаа эхлээл ер нь дарамт дээрлэхэлтэнд амар хүртдэг байсан байхгүй юу. Тэгэл тэр охины сэтгэл зүй ер нь одоо ингээд дээрлэхэлтэд өртөж байгаа хүүхдийн сэтгэл зүй ямар хэцүү байгаа болоо гэд шууд боцоо. Одоо ингээд би ярихад шууд миний хоолой зангирч байна. Тэгээ одоо ингээд бодохоор яг дээрлэхэлтэд дарамтад өртсөн хүүхдүүдийн сэтгэл зүй яаж аимшигтай ихээр гэмтдэг гэж зүгээр ингээ уучлалт гуйсан байсан ч гэсэн ямар нэгэн аргаар ингээд асуудлыг шийдсэн байсан ч гэсэн тэр дээрлэхэлтэд өртсөн дарамтанд өртсөн хохирогч хүүхдийн сэтгэл зүй гэдэг зүйлийг тэр хүүхэд өөрөө л мэдэрнгээ боддоо. Яг ингээд аав нь ойлгож чинь, нээж нь ойлгож чинь, ах нь ойлгож чинь, эгч нь ойлгож чинь, багш нь ойлгож чинь, найз нь ойлгож чинь гэж хэлж байгаа боловч яг үнэндээ тэр хүүхдийн сэтгэл зүй тэр аимшигтай ихээр шаналл зовлон ганцаараа л мэдэрч байгаа. Яа, яг энэ сэдвийг ярихаар ингээд бүр амар сонирн болоод байна. Би яг ингээд хүүхдтэй холбоотой яг иймэрхүү сэдв ярихаар үнэхээр их сэтгэл тавгүй болдог л доо яг үннийг хэлэхэд. Тэгээ одоо ингээд би хамгийн наад захын асуудлыг ярих заяа. Гэтэ ингээд одоо ярих байгаа асуудал дээр бүх эцэг эхчүүд ийм гэсэн үг биш, бүх хүүхдүүд ийм гэсэн үг биш, бас бүх багш нар ийм гэсэн үг биш шүү. Хитрхи битгий нэг зүйлд туушраарэ. За, үе тэнгийн дээрлэхэлт гэдэг нь шүү дээ. Амар олон янз байдаг байхгүй юу? Зүгээр ингээд зодож зохихоос илүүтэйгээр үгээр доромжлох гэдэг зүйл бас аимшигтай байхгүй юу? Одоо бусдыг өвдгөх, сул дорой байдалд оруулах, дарамтлах зорилгоор санаатаагаар хийсэн одоо бүхий л үйлдэлийг дээрлэхэлт гэж тооцдог, дээрлэхэлт болдог. Энэ нь болохоор зөвхөн хин нэгний ингээд биед нь халдаад, хүрээд, зодоод, цохиод, алгадаад байна гэдгээр хязгаарлагдахгүй. Дээрлэхэлт нь ингээд бие махбодын дээр нь сэтгэл санааны гээд маш олон хэлбэр байдаг. Сэтгэл санааных бол бүр үнэхээр аимшигтай. Одоо жишээлх юм бол ингээд үгээр доромжлно. Нэгэндээ ингээл хоч өгөөл, шоолоол, айлгаал, тэгэл муухагаар яриал те. Тэгэл биеэр дарамтлна. Цохин, түлхэн, нүшөглөн, алгадна гэх мэтчлэн. За дээр нь ингээд нийгмийн харилцаанд нь саад болно.
ангиасаа ингээ гадуурхах, ганцаар дуулна албаар худлаа ингээд яг тэр хүүхдийн талаар цуу яриад тараана. Дээр нь ингээ цахим дээрлэхэлт гэдэг зүйл сүүлд одоо яг цахим орчин хөгжснөөс хойш бүр маш их гарч ирж штэ тий. Тэгээ цахим орчинд буюу сошиал орчинд чатаар доромжлон нууцаар ингээ зургийг нь хаа хамаагүй гөрөвлөө тараана. За жишээлбэл хүүхдүүд одоо ингээд нэгнийхээ өмссөн хувцас, үүрсэн цүнх, барьж байгаа утас, өмсөж байгаа гутал тэрийгээр ингээд дүүнэх тохиолдол байдаг. За зарим хүүхдүүд шүү. Энэ дээр нь болохоор амьдрал нь жаахан ингээд хэцүү гэдгийг нь мэдчихэл юм бол хөөе яна танах ядуу юм уу? Чи ингээд гэр оролт амьдрдаг гэлөө? Юу лээ? Чи гэрт амьдрдаг гэсэн те? Гэрт тэгээ галт хүлдэг гэсэн үнэн үү? Нөө нэг яагаад вэ? Усанд явдаг гэсэн те? Тэр тэгээ ямар байдаг вэ гэх мэтчлэн бүр ингээд доромжлоод даапаалж асуудаг. За намайг яг тэгдэг ус аахгүй. Ер нь бол нь штэ те. Ер нь бол хүнээрээ байх шиг гой зүйл хаач байхгүй. Чи бид нар бүгдээрээ энэ хороо дээр нүцгэн ирсэн, нүцгэн л буцна. Өөртөөхөө ингээд хин нэгнээс илүү хэрглэж байгаа зүйлээрээ флексдэх, баян тарганаараа гайхуулах нь чамайг юусоо гоё харагдуулахгүй. Хүнийг биш тий энгийн даруй эрхэмсэг гоё мэдлэг боловсрал амир үнцэнтэй үнэхээр гоё харагдуулдаг юм. Хин нэгнийг дээрлэх, дормжлох, дарамтлах гоё харагдахгүй. За гэхдээ нөгөө талаараа ингээд үнэхээр сурлах сайтай. За тэгээд үнэхээр боломжийн дажгүй амьдралтай баян айлын хүүхдүүд ч гэсэн хүүхдүүдийг ч гэсэн нөгөө одоо боломж муутай хүүхдүүд нь ч гэсэн дээрлэх тохиолдол байна. Юм гэдэг хоёр талтай байхгүй. Баян айлын хүүхд болохоор л хүүхэд дээрлэхдэг гэсэн юм юусоо биш. За цаашлаад гаднах төрхөөр бол аимшигтай ихэр дормжлоо штэ. Одоо ингээд аав ээжээс одоо бүтэн цаяагаад өгсөн бие байна, нүд байна, хамар байна. Тэг бүх зүйл биш штэ. Тэгэхэд хүнийг гадна төрх, царай зүс байгаа байдлаар нь дормжлно. За тэгээ дээрлэж эхэлнэ. Ааста царай муутай, улаан хацартай, нүүрэн дээр нь батг гардаг заван, чаавстай хинч тоож найзлахгүй штэ гэх мэтэр ингээд дормжлоод. За ингээд цаашлаад энэ гаднах төрхөөсөө олж нөгөө хөвгт чинь за би нэрэл царай муутай. Би нэрэл юм байна. Нэрэл тийм байна гэд өөртөө итгэлээ багаар алдаж эхэлдэг байхгүй юу? Бүр үнэхээр аимшигт. Энэ бол бүр сэтгэл санаагаар нь навс унгадаг дээрлэлт. За ингээд өөрийгөө шууд голж эхлээд өөрийгөө нийгмээс тусгаарлан, найзуудтайгаа харилцаа болно, ангийнхантайгаа яриа болно. Сүүлдээ ингээд боддоо би тэгдэг байсан. Намайг амар тэгж дормжилдаг байсан ахгүй юу бас. Гэр оролт амьдэрдэг, заваа хөхт мөхт гээл гэр оролт амьдэрдэг байлаа гэд заван байна гэсэн үг биш шүү дээ. Тэгээд одоо ингээд бодохоор би тэр үед ингээд жоохондоо уулна, нилээн хөөрхөө экстраверт, өөрийнхөө ярих гэсэн зүйлээ бүгдийг нь ярьцдаг тийм хөхт байсан зайлуул. Тэгээд гаднах төрхөөсөө болоод гэр бүлийнхаа амьдралаас болоод ингээд хүүхдүүдэд дормжлуулж дээрлэхүүлснээс болоод би шууд интроверт болсон. Өөрийгөө шууд ингээд хумаад ирдэм билээ хүн чинь. Хамгийн наад зах нь гэх юм бол би хичээл дээрээ ингээд багш хичээл зааж байгаа штэ. Тэг би тэр шалгалтын хариуг мэдээд байна. Би тэр бодлогын хариуг мэдээд байна. Би самбар дээр гармаар байгаа боловч яг үнэндээ би за ингэчүүл намайг ахиал тэрлэхэндээ гэж бодоод өөрийгөө шууд хумдаг байсан. Тийм болчдөг байхгүй юу хүүхэд? Эцэг гэх нь хайрлаад өсгөөд голоог байхад чи нэрнгээс яг голдог хийн тийм биз дээ. Монгол Улсын үндэсний хуулийн 14-р зүйлд ингэ заасан байдаг. Хүнийг үндэс угсаа, хил арсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрлоор нь ялгуурлан гадуурхаж үл болно гэд хүртэл заасан байдаг шүү дээ. Хүүхдийн эрхийн тухай хууль дээр ч гэсэн заасан байдаг. За дараагийнх нь эрүүл мэндэд нь ингээ санаа тагаар халдах, цохих, түлхэх, өшөглөх, алгадах, за үс мөснээс нь сулгаах, эд зүйлийг нь булаах, өөрийнх нь эзэмшлийн эд зүйлийг эвдлэх гэх мэтчлэн бүлэглэн зодох. За ууг нь бол одоо Монгол улсын иргэн за хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй гэж заасан байгаад байдаг. Тэгсэн чинь тэр эрүүл аюулгүй орчных нь байж байгаа байдал нь одоогийн нийгэмд яг л ийм л байна. За тэгснээ нөгөө дээрлэхсэн хүүхдүүд чинь ингэдэг. За чи одоо юу сүртэн? Би одоо мэдгүй л цогцсон штэ. Тоогуулсан штэ гомдоод байгаа юм уу гэл заяа. Яг үүндээ хүн мэдгүй цогтгүй л ахгүй юу? Чи ингэдэг үйлдэл хийх чинь штэ тий. Үйлдэл хийхдээ тархичин ингэдэг бодно. Тэгвэл зөхгүй байх.
Сонголтыг ч гэсэн чи өөрөө хийж болох байхгүй яг үндэ. Үнэхээр ингээд заяа. Үнэхээр мэдрэл муутай, сэтгцийн өвчтэй, өөрийгөө үнэхээр хянах чадваргүй, мэдрэл муутай үйлдэлийг хянах чадваргүй л болвол биш л бол чи өөрийнхөө тэр үйлдэлийг хянах чадвартай байна гэсэн үг. Тэгээд одоо ингээд энэ цахим орчин жил ирэх тусам ер нь бол амар аимшигтай ихээр хөгжиж шít тий. Бүх мэдээлэлээ захимаар авч ийн, ажил төрлөө захимаар амжуулж ийн, найзуудтайгаа одоо чаталж ийн, гэр бүлтэйгээ ч гэсэн бүхий л юмыг захимаар амжуулдаг болчихож. Энэ нь бол нэг талаараа маш эерэг боловч нөгөө талаараа маш их сөрөг зүйлсийг дагуулсаар байна. Эерэг болно сөрөг зүйлс. Одоо цахим гадуурхалд, цахим заллан гэл эхэлж байгаа байхгүй. Одоо ингээ үеийнгийн дээрлэл дарамт дээр гэх юм бол хүүхдүүд цахим орчноос Facebook, YouTube, TikTok, Instagram гэх мэт маш олон платформоос мэдээллүүдийг авдаг. За энэ авсан мэдээллүүдээ зарим нь харж, сонирхож, сонсож өнгөрөөдөг болвол магадгүй зарим нь даган дуурайх боломжтой. Одоо бодоход үүштэй жишээ авбал нэг анги байлаа гэж бодъё. За нэг анги байлаа гэж бодоход тэр ангийн багштайгаа нийтдээ нэг групп чаттай. За ангийн багшгүйгээр ахаад нэг групп чаттай. Тэгэнгүүтлээ бөөндөө ингээд нийлдэг хүүхдүүд байдаг штеп. Тэр нийлдэгүүдээрээ бас ахаад тустай групп чаттай. За тэгэл нөгөөдөл чи би нэгээ хэл амаар доромжлон, бүлээдэн, муу мухай үг хэлэн. За тэр бичиж байгаа чатнуудынх нь хэлж байгаа хараалын бичиж байгаа үгнүүд нь юу юм бэ? Зарим тэр хараалын үгээ өөрөө мэддэм үү гэмээр аимшигтай үг байдаг заяа. Тэгээ бүр сүүлдээ заримаа энэ яадагч гэнэ нэг одоо биеэ үнэлэгч гэдэгт нэрж хамааг зарын групп дээр зарна аавна санхүү аавн зарна аавн гэсэн юм дээр 50 гэл юу яриад байгаа юм бэ те энэ ч тоо юу гэсэн үг үү бүр үнэхээр тэгэнгүүтлээ одоо ингээ хоорондоо чаталж байгаа чатнуудынх нь үгнийх нь 10 үгний бараг 8-9 нь хараал гэтээ ингэж хаасан тэгэж хаасан хашийн ингэж кайф авт юм уу инглээ гээд яг яах вэ үрг амар гоё гэж бодд юм уу Одоо ямарваа нэг хүүхдийг ингээ бүүл хийдлээ, дарамтлалаа, дээрлэлээ, тэр хүүхд рүү чи муу мухай үг чат бичлээ. Тэр хүүхэд яг үндэ чамд таалагдах албагүй байхгүй юу? Угаасаа чамд таалагдахын тулд тэр хүүхэд өөрийгөө өөрчлөх албагүй байхгүй юу? Чи тэр хүүхдэд дургүй байлаа гэд чи тэр хүүхдийг дээрлэж болох ёстой гэсэн үг биш шүү. Чи ч гэсэн хин нэгний хувьд чамайг бас нэг тийм гоёор хүлээж авдаггүй. Чи ч гэсэн хин нэгний хувьд таалагдахгүй хүн байж болно шүү дээ. Тийм үстэй. Энэ олон мянган хүнд бүгдэнд нь яагаад таалагдаж амьдрах хэвтэй. Тэгээ одоо ер нь бол энэ захим орчны дээрлэлд бол утгаа алдсан гэдэг та нар угаасаа мэдчихэе тий. Яг ямар харааллын үгээр нэгний доромжилж байгаа мэдгүй. Тэр бичиж байгаа үгнийхэн сонголтоо өөрөө бараг тэр үгээ мэдж байгаа мó гэмээр. Тэгээ одоо энэ дээрлэхэд байгаа хүмүүс шүү дээ. Яг өөрт чинь чамд юм болвол яах вэ? Чи тэгсэж гарч чадах уу? Чи даваад гарч чадах уу? Чи яг юу ч болоогүй юм шиг энийгээ тэгчээлдээ явж чадах уу? Гэж асуумаар байгаа заяа. Одоо манайхан зүгээр ингээ бойлчих. Хин нэгнийг доромжилж, дарамтлж, муу мухай үг хэлж яагаад ингээ кайф аваад идэв. Одоо ингэра боддоо би бидний бүр ингээ харч байгаагүй, уулзаж байгаагүй. Тэгсэн ирнэ танихгүй. Тэгснээ муу мухагаар бичин заяа би бинийгээ. Бүр ёо. Тэгэл нөгөө хүүхдтэйгээ сошиалар хэрэлдээл тэрнээсээ дээр гарчих юм бол ёо, yes, okay, beast нэрээ ялчлаа. Өөрийгөө амар лаг гэж мэдэрд юм уу яад юм. За одоо тэгээ бичиж байгаа тэр чатуудаас нь ингээд харах юм бол заяа аим шигтэй. Хүүхдээс гардаг үг мөн үү гэмээр заяа. Чиста араа харж аваарай. Манай аавыг мэдхүү, чи манай ээжийг мэдхүү. Чам шиг амьдралтай хүүхэд надтай ингэж ярихгүй шүү. Уулзаад нүрий чинь хүн танихгүй батал хийжээд хүү. Хүнд хүчөндүүлсэн байхад чиний араас хин явах юм. За муу алдаа минь инээтрэг гэл. Яа энийг бүр харахаас уншихаас аимшигтай санагдаж байна. Тэгснээ зүгээр л би ингээд уурандаа тэгэл бичсэн шүү дээ. Зүгээр л тэгэл бичсэн шүү дээ. Тэг амар юм бодоогүй шүү дээ. Үгүй чи бичиж яах та бодож байгаа шүү дээ. Тэр муу муухай үгийг бичихгүй байх тийм сонголт байгаа байхгүй юу? Тэр муухай үгийг заавал тэгж бичих шаардлага байхгүй. Тэглээгээ чи юу ч хожихгүй. Угаасаа хожих шаардлага байхгүй. Тэгээд одоо ингэра сошиалд ах юмнууд ч гэсэн зөндөө байгаа шүү дээ. Өөрөөгөө хөгжүүлэх гоё контентууд зөндөө байна. Тэгэнгүүт л ингээл ганцхан яагаад намайг ингэж байгаа. Зөндөө олон хүмүүс л ингэдэг штэ. Үгүй ээ. Нэг хүн өөрчлөгдөж дараагийн хүмүүс өөрчлөгдөн штэ. Чи ядаж тэрнийх нь эхлэл нь болчихвол доо тэхүү. Эхлэл нь болчихвол доо.
Сошиал дээр ингээд нэг хүүхэд дарамтанд ороод ах юм бол чи хамгаалалтаа аварч чадна штэ. Өмнөөс нь үг дуурчгал та. Яа миний найз биш юм чинь, миний энэ танихгүй хүн юм чинь. Би яагаад энийг та өмөрөх хэвтэй ингэж бити бодлоо, энэ муухай бодлоо, би гэдэг бодлоо авч хаял та. Одоо нөгөө нэг баахан олон ингээ охтууд хүүгүүд байдаг гинэ найзалдаг. Тэнгүүтлээ тэд нар ингээ хоорондоо групп чат үүсгэждэг. За тэгээ групп чат үүсгэнгүүтлээ нөгөө бүлэдгэж байгаа хүүхдээ шууд тэр групп чатанда нэмэнгүүтлээ өста болохгүй муухай үгээр за жинхэнэ харааж агаад тэгээд шууд гаргах юм уу эсвэл өөртөө гараа авчдаг. Чүтээ яа юу болоод байгаа юм бэ? Ямар амар завтай юм бэ? Хичээлээ хийлтэй. Тэгээ гоё өөрийгөө хөгжүүлэлтэй, дуртай спортороо хичээлэлтэй. Монголд ч нэрээ гоё цагаан өнгөрөөчих газар байдгүй. Гэртээ ч гэсэн чи хүсэх юм бол гоё цагаан өнгөрөөж болно штэ. За дараагийн нэг асуудал нь болохоор багш нар заяа. За энэ дэр болохоор гэхдээ би бүх багш нарыг оруулж байгаа юм биш шүү. Үнэхээр мундаг хүүхдүүдээ сургачих юмсан, хүүхдүүдтэй гоё зүйл ойлгуулчих юмсан гэсэн багш нар зөндөө байгаа. За зарим багш нар ингээ ямар ч мэдрэмжгүй байдаг. Дээрлэлтэнд өрцөн хүүхэд ингээл арай гэж зориг гаргаал багштай хэлж байгаа штэ. Тэнгүүл тэгэл нөгөө анги дунд нь ороод хүүхдүүдийн нэрийн тэр босс гэж дуудаал тэнгүүтлээ чи ста яагаад энийг ингэсэн нэгнийг ингэсэн та нар ингэж болохгүй штэ өдөөст нь нэрээ та нар ийм насан дээрээ бла ингэж болохгүй одоо ста би ахиж ийм асуудал сонсохгүй шүү одоо ингээ эвлэр би бинээсээ уучлалтахгүй тэрэлт одоо ингээ болцсон за гэл ямар ч тийм мэдрэмжгүй баг хүчээр эвлэрүүлээд дотоод асуудал яг юунаас болсон юунаас үүдээд энэ асуудал гарсан бэ гэдгийг гарц гаргалгааг нь гарахгүй ээжэж сонсонгуудлал амар олон хүмүүстэй хажууд нэг шараа олох гэж байгаа юм шиг тий тэр бүлээд дүүлсэн хүүхд ч юм уу нэг эвгүй байдалд орсон хүүхд өөрөө улмал эвгүй байдалд орно тий ангийнхаа хүүхдүүдээ хажууд босоол яг ийм байдаг заяа. За тэгээд би яг энэ багш нар дээр өөртөө тохиолдсон нэг явдлаа яриа. Манайхан гэр хороолт амьдэрдэг байсан аахгүй юу? Гэрт 5 билүү 6 дугаар ангид л байсан баг. Тэгээ манай ангийн багш, манай анги даасан багш гэсэн үг шүү дээ. Тэр үед ингээд судалгаа авдаг байсан. Тэгээ яг нэгээр нь биш ангийн хүүхдүүдийн хажууд шууд тэр энэ гэл нэрийн дуудаал тэгэл за орон сууцнд амьдэрдгүү, байшинд амьдэрдгүү, гэрт амьдэрдгүү гэл тэрийг нь асуудаг. Тэгэл явж байгаа л миний нэр яг дундуур айдаг. Миний нэрийг дуудлаа. Тэгээ яг өмнө жил нь болохоор би гэрт амьдэрдэг гэд хэлцээс ахгүй угаасаа л гэрт амьдэрдэг юм чи. Тэгээд манай ангийн хүүхдүүд баг бүгдээрээ орон сууцнд амьдэрдэг. Над чиг тэгж гэрт амьдэрдэг хүүхд баг байхгүй. Тэгэл би жоохон тэрнээсээ олж угаасаа жоохон бүлээд өгүүлдэг, дарамтлуулдаг байсан болохоор санаа зовоод багшд хэлэхдээ ангийн хүүхдүүд хажууд байшин гэлжгүй. Зайлвал амар аяхан байшин гэлж байгаа штэ. Тэгсэ чи багш амар ингэж харснаа. Танах гэрт амьдэрдэг байсан байшинд амьдэрдэг болсон юм уу? Гэл бага олон хүүхдүүдийн хажууд заяа. Тэгэл миний нүүр улаагаал. Ааха гэлтгсэн чинь за болж тэгсэн чи манай анги хүүхдүүд бүр ингээл нэрх гэл бүгдээрээ инээгээл өста болоо гэл юу гэсэн ч үгүй тий. Тэгээ чаавас яг үндэ манах байшин тэмдэрдэг байсан би зүгээр өмнөх жил нь амар дээрлэхүүлээ дарамтлуулаад байсан болохоор байшин гэлчих юм бол намайг дээрлэхгүй болов гэж бодоод зайлвал байшингийн худлаа ярьчих байгаа байхгүй. Гэтэ яг үндэ штэ хүн амьдардаг газараасаа эцэг гэхээсээ хизээж шаардлага байхгүй мэлээ. Яа гэм би гэрт амьдэрдэг байсан. Угаасаа гэр гоё штэ. Гэрт галт үлдэг, усанд явдаг. Тэглэг яах юм? Тэглэгэд миний дээрлэхүүлэх ёстой тийм би дээрлэхүүлэх ёстой. Чи гэрт амьдэрдэг болохоор дээрлэхүүлэх ёстой гэсэн тийм байхгүй штэ. Тэгээд ингээд манай ангийн хүүхдүүд бас ингэж би аим хичээлдээ ер нь дуртай. Ялангуяа орс хэл мэлэндээ бүр үнэхээр дуртай. Ер нь ингээл онц авчих гал дүндээ ингээл аав ээж хоёртай аав ээжээ би ийм онц авсан гэл тэрийг ингээл хэлэх дуртай аав ээж та миний охин мундаг штэ гэл хэлүүлэх аим дуртай гоё яадаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр яг шинэ жилийн үеэр би оны шилдэг сурагч болчихгүй юу. Тэгсэн чинь манай ангийн банд шууд ингээ хажуугаар өнгөрөхдөө энэ стаацтай пэ гэр хороолд амьдэрдэг гэрт амьдэрдэм бийжээж оны шилдэг сурагч болчихж байгаа байхгүй юу. Юу гэж байгаа юм бэ? Гэрт амьдэрдэг байхаараа шилдэг сурагч болж болдгоо юм уу? Гэрт амьдэрдэг байхаараа муу сурдаг байх хэрэгтэй юм уу? Тэгээ би тэр үед хөөрхөн амт юм хэлж чадаагүй тэгэл чимээгүй өнгөрчөөсөн. Яг үүндээ би яагаад тэр үед ам нээж өөрийнхөө төлөө зогсоогүй болоо, өөрийгөө яагаад хамгаалж чадаагүй болоо гэж боддог за одоо. Тэгээд зарим багш нар болохоор хүүхдүүдийг амар ялгуурлан гадуурхдаг. Энэ бол амар илэрдэг шүү. Үнэхээр мэдэгддэг. Жоохон баян таргаан айлын ч юм уу нэлээд хичээл сурлагада дажгүй хүүхдтэй амар гоё найрсаг харьцаал.
Тэгээ жоохон асуудалтай эсвэл жоохон амьдралын бололцоо муутай хүүхэдтэй жоохон муухай харьцаал ингээл ангийн зугаалга муугаалга инээдрээ жижиг сажиг мөнгө төгрөг хурааж авдсан штэ. Тэнгүүд ингээл боломжгүй аав ээж боломжгүй байгаа үед чинь жоохон нэхүүлнэ. 3 4 хоног моног хоцроогоол 7 хоногийн дотор хураах хэрэгтэй байсан бол тэгэл ангийн хүүхдүүд яачууд тэр мөнгө өг хурдл яасан удаан алив эсвэл би аав ээж рүү чинь залгах уу? Одоо хамгийн түрүүнд төгсөн хүүхд энэ хүүхд байна. Одоо энэ шиг байгаа ш та нар. Одоо ингээл хамаг юмд итгэвтэй оролцдог. Үнэхээр мундаг. Хүүхдүүд мэдэрдэг байхгүй юу? Энэ багш хинтээ яаж харьцаад байна? Хүүхд болгон онд сурах албагүй шүү дээ. Хүүхд болгон математикч байх албагүй, хүүхд болгон хиймч байх албагүй, хүүхд болгон эмч болох албагүй. Гэхдээ хүүхдүүд гэдэг чинь хүүхдүүд байд юм аа. Хин ч биш дээ энэ дэлхий дээр эцэг эхээ сонгож төрдгүү, амьдрах гэрээ сонгож төрдгүү. Тэр чинь бүгдээрээ хүүхдүүд шүү дээ. Бүгдээрээ анх удаа амьдарч үзэж байгаа шүү дээ. Тэгэхэд ардын багш хүн хүүхдүүдийг өөрсдийнх нь амьдрал харагдах байдал болон амьдралын ялгаагаар нь тэгж ялгуурлан гадуурхаж харьцна гэдэг бол үнэхээр энэ бол багш хүнд байх ёсгүй, байх боломжгүй, байлгах ч ёсгүй маш том ёс зүйн алдаа юм шиг санагдаад байгаа. Багштаа итгээд нөгөө хүүхд чинь асуудлаа ярина штэ. Тэгээд тэнгүүд ингээд ангийнхан хүүхдүүдийн хажууд хэлэхгүйгээр сэтгэл гаргаад ярилцчих л та. Яадын үнэхээр тэр хүүхд ингээд гоё бабл тэнд дуртай бол, үнэхээр тэр хүүхд гоё шейкэнд дуртай бол, үнэхээр тэр хүүхд гоё амттанд дуртай бол, дуртай амттангийн аваад өчгöd нэг их мөнгө орохгүй те. Тэгээд аваад ингээд гоё хоёулахнаа ярилцаад найз шиг суучхал та. За миний хүүхд юу болсон юм? За багш нь ингээд ийм бас асуудалд орж исэн. Тухайд ингэжсэн. Чамд одоо ямар мэдрэмж төрж ийн яаж инээж ингээд гоё ярилцал та яагаад ярилцаж болдгүй юм бэ? За хамгийн сүүлийн том асуудал гэх юм бол эцэг асран хамгаалагчд гэдэг байгаа тий. Тэгээ одоо болоод байгаа энэ хүүхдтэй холбоотой дээрлэл дарамттай бүх асуудал дээр эцэг эхийн яг юу хийж идэв? Эцэг эхийн л буруу, эцэг эхийн л юм болохоор хүүхэд ингэж өсөж торинж байгаа. Эцэг эхийн л ингэдэг болохоор ингэж байгаа. Эцэг эхийг нь ажлаас нь хаал гээл дуугарч юм л да. Баяа айлын хүүхдүүд болохоор л ингэж байгаа гэх мэтчлэн. За энэ болохоор ингээ ил болсон байгаад байгаа шүү дээ манайхаа. Ганцхан ил болсон жишээ нь шүү дээ. За тэгээд энэ дээрлэгч байгаа хүүхдүүдийн ар гэр баян байна уу? Ядуу байна уу? За дээрлэгч байгаа хүүхдүүд бүгдээрээ баян байд юм уу? Үгүй ээ. Яагаад баян айлын хүүхдүүд л дандаа хүүхэд дээрлэгдэх гэж бодоод байгаа юм? Тэгвэл боломж муутай айлын хүүхдүүд ч гэсэн хүүхэд дээрлэгдэг байж болно шүү дээ. Яг үнэндээ шүү дээ. Одоо үнэхээр тэр дээрлэхэлт хийж байгаа дарамтлаад байгаа хүүхэд нь өөрөө ар гэрийн асуудалтай байж болно шүү дээ. Тэрийг яагаад судалж болохгүй гэж. Ар гэр нь одоо аав ээж нь архины хамааралтай ч юм уу, аав ээж нь хүчирхийлэл үлддэг ч юм уу, багаасаа аав нь ээжийг нь зодоод өссөн ч юм уу тий. Харгас хэрцгий ханддаг ч юм уу, хүүхдээ үл хайхрах хүчирхийлэл үлддэг ч юм уу. Эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр боломжийг нээж өгч чадахгүй хүүхдээ ингээд хоол ундаар хүртэл тутааж байж болно шүү дээ. Орой болгон бүх хүн орой хоол хийж иддэг гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Махгүй айлч гэсэн байх шүү дээ. Яг үнэндээ. Тэгэхээр тэр дээрлэлт хийж байгаа хүүхд өөрөө ямар нэгэн асуудалтай байвал яах юм? Сэтгэл зүйн. Тэрийг нь яагаад судалж болохгүй байгаа юм бас. Баян айлын хүүхд дээрлэгдэг, ядуу айлын хүүхдүүд л нэрээ дарамтанд орж дээрлэхүүлдэг гэсэн энэ туулширсан бодлоо гэдэг манайхаа авч хаях хэрэгтэй шүү. Манай ангид ч гэсэн баян айлын охин байдаг л байсан шүү. Манай ангийн охиныг дээрлэгдэг л байсан шүү. За болиё тэгвэл. За энэ эцэг их асран хамгаалагчд. За аав ээж нар тий. Одоо аав ээждээ хэлээ гэдэг байгаа шүү. Аав ээж нь асуудлыг зохицуулнаа. Аав ээждээ хэлж ийл да. Аав ээж нь анхаарал тавиач ээ. Аав ээж нь анхаарал 1050 яах вэ? Яг үнэндээ 24 цагийн заа юу 7 хоногийн 5 өдрийн 24 цагийн тэр хүүхд чинь 7-оос 8 цаг заримдаа бүр 10 цаг хагас бүтэн сайнд ч гэсэн хичээлтэй давтлагтай, сургуультай, спорт секц гээд зөндөө олон юм байгаа. За тэгэнгүүт тэр сургууль дээр болж байгаа юмыг аагаас бэ хүртэл бүх юм мэдж байгаа мó аав ээж нар. Яг үндэ мэдгүй штэ. Мэдгүй байхгүй юу? Аав ээжтэй хэлээд асуудал нь шийдэгдсэн тохиолдол байгаа юу байгаа. Асуудал нь шийдэгдээгүй ахиж аав ээжтэй энэ асуудлын талаар хэлээд ч хэрэггүй мэн гэд тас гүрийгээд ганцаараа бүр сэтгэл зүгээрээ асар том хямраад явж байгаа хүүхдүүд ч гэсэн байгаа шүү.
Энэ дээрлэлтээс олж хүмүүс амиа орлох гэж бүр оролдлого хийдэг гэдгийг хүртэл мэднэ үстэй те. Амьдрах ямар ч хүсэлгүй болоод өөрийгөө бүр сүулдэ үзий ядах хэмжээний болтлоо тийм аимшигтай сэтгэл зүгээрээ хохирдсон шүү дээ. Зүгээр ингээд үг хэлж байгаа шүү дээ те. Зүгээр үг гэдэг байгаа шүү дээ те. Яг үндэ тэр чинь зүгээр үг биш байхгүй юу? Үгээр хүнийг алжж болно, амьдруулж болно гэдэг бол энэ үнэхээр үнэн. За аав ээжтэй нөгөө асуудалд орсон хүүхэд чинь хэллээ. Аав ээж ингээд намайг сургууль дээр дээрлэхэд байна, дарамтлаад байна, гаднах төрхөөр гоочлоод байна. Би одоо яах вэ гэд асуудлаа хэллээ. Тэнгүүд за юун сүртэй өөртөө уучраал. Аав ээж нь өстө өглөөнөөс орой хүртэлстэй амар их ажилтай. Бүр ядарч орж ирж хахад чи ингээл баахан хов зөөгөлөх юм. Ямар учиртай. Тэр болохгүй л дээ би тэр ангийн багш руу чинь ярил л да. Ямар хүүхдээ тэр эцэг гэх юм гэж ямар юм байдгийг. Али би яриад хэлчихье. Одоо болохгүй бол одоо тий нүүрэлдээ уулзъя. Чи тэгээ юундаа дээрлэхүүлээд байгаа юм? Адилхан алцаач. Чи хүлтэй гартай амтай юм байгаа зү. Яагаад дээрлэхүүлээд байгаад байгаа юм? Бид нар стэнд чиний сурах боловсроход анхаарч хахад чи энд ингээл хов зөгөөл хичээл номоо ихгүй аав ээжийнхаа санаа зовоогоол байж ахмаа. Юун сургууль салах, энэ сургуульд чи оруулах гэж бид хоёр яаж зовлоо? Чи одоо ингээд яагаад бид хоёрыг ойлгохгүй байгаа гэд иймэрхүү эцэгчүүд байна. Иймэрхүү эцэгчүүд байна. Байдаг шүү. Ерөөсөө хүүхдээ сонсдоггүй, ерөөсөө хүүхдтэйгээ ярилцдаггүй, өөрсдийнхоороо дайрдаг. Ингээл чиний л буруу юм биш үү баг. Ийм эцэгчүүд мэрсээр байгаа гэж бодож байна. Бүх эцэгчүүд гэхдээ ийм биш л те. Үнэхээр хүүхдтэйгээ ярилцаж гоё ойлголцдог, асуудлыг шийдэж өгч чаддаг мундаг эцэгчүүд зөндөө байгаа. Үнэхээр хүүхдийг хүмүүжлэлтэй өсгсөн эцэгчүүд бүр зөндөө байгаа. Тэгээ би энэ дээр яг юу хэлэх гэсэн бэ гэхээр хүүхд чинь нь штэ. Ганцхан удаагийн дээрлэлтээр шууд аав ээжээ би дээрлэхүүлээд байна, дарамтлуулаад байна. Би ингэж байна гэж хэлэхгүй. Бодож жагаад маш удаан хугацааны дараа эн чинь хүүхдээс гарах амар том зориг байхгүй юу? Амар том зориг шүү нэрнгэсээ. Би дээрлэхүүлээд байна, дарамтлуулаад байна гэж хинт ч хизээч юу нь бол хэлхийг хүсдэггүй. Хинт ч штэ бүр сайн найзтай хүртэл хэлхийг хүсдэггүйгээ боддоо. Өөрөө ингээ ганцаараа шаналал тэр жоохон бяцхан зүрх нь амар хэмтэртэгэ боддоо. За хүүхэд юм чи ингээл мартчих байлгүйдээ гэл тэгдгийн амар сонин үгүй штэ мартахгүй байхгүй тэд нар чинь амар их сэтгэл зүрхэнд нь бүр ингээ сэв суучдгийг. За уучлаарай манайха. Үнэхээр яг ингээд яг ийм сэдв ярихаар би өөрөө энийг ингээд даад хуулаад үтцсэн болохоор за дараагийн хэлье гэж утсан зүйл гэх юм бол манай одоо энэ зарим сурагч охтууд аюу сонирн болчихжээ. За ямар амар болоо вэ гэд би бодсон байхгүй тий. Зарим охтууд ингээд эрэгтэй хүүхдийг эмэгтэй хүүхэд зодож болно. Харин эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдэд гар урж болохгүй гэдэг нэг тийм ойлголттой. Тэгэл нөгөө ангийнхаа бандарстай хамаагүй зүгээр яагаад ийм гендрийн ялгаа гаргаад байгаа юм бэ болооч. Тэр эрэгтэй хүүхэд биш үү? Тэр эрэгтэй хүүхэд ч гэсэн хүн. Тэр эрэгтэй хүүхэд ч гэсэн сурагч. Тэр эрэгтэй хүүхэд ч гэсэн зүрх сэтгэлтэй. Тэр хүүхэд өвддөг. Тэр хүүхэд цохихоор өвдөлт мэдэрнэ. Яг чам шиг. Яг тэр эмэгтэй хүүхэд ямар өвдөлт мэдэрдэг байхгүй юу? Энийгээ манайхан болоод өглөлтөө. Яагаад ингэж муухай гендрийн ялгаа гаргаад байгаа юм? Эмэгтэй хүүхэд ч гэсэн дээрлэхэлтэд өртөж чинь, эрэгтэй хүүхэд ч гэсэн дээрлэхэлтэд өртөж чинь. Яг үнэндээ биш үү? Тэр дээрлэхүүлээ чиний тэр цогж байгаа зүгээр тоглоом гэж бодож байгаа тэр ангийн банд чинь яг үндэ амар интроверт өөрийгөө илэрхийлж чадахгүй тийм хүүхэд байсан бол яг уу чи зүгээр тоглоом гэж бодоод чиний тэр цогсон үйлдэл чинь чи санаандгүйгээр хүүхэд дээрлэгдсэн бол яг уу гэд тэрийг би чи бодож үзчихсэн үү? Тэрийг охтууд боддог болов би тэрийг бодоосаа гэж боддог байхгүй юу? Санаандгүй. Одоо ингээд охтуудын гар хүлэн гээл толгой молгонд нүрэх юм бол өстэй яагаад миний биеийн талдаад байгаас нэрэ чи ингэж болохгүй штэ би одоо өст нэрэ гээл те тэгж штэ тийм болохоор манайхаа одоо энэ эрэгтэй хүүхдийн бие салтхаа болооч энэ охтууд чиний тэр тоглож тоглоомоор цохиж одоо шоглсон доогулсан үг үйлдэл чинь чи тоглоом гэж бодож байгаа боловч яг үнэндээ тэр хүүхдэд дарамт мэдрэгдсэн бол яах вэ? За тэгэхээр би та нарт одоо ингээд яаж яг хэрэг эцэслэгддэг вэ? Тэгээд хууль нь ямар байдгийг маш ойлгомжтойгоор ярьж өгье заяа. Энэ үеийнгийн дээрлэхэлт дарамт гэдэг зүйл дээр хууль үйлчилд юм уу? Зөрчлийн тухай хуулиараа шийддэг юм уу? Эрүүгийн тухай хуулиараа шийддэг юм уу? Тэгээд энэ дээр ингээд цагдаад гомдол гаргахаар яад юм бэ? Гэдэг зүйлийг би ярьж өгье. Тэгээ яг хэдэн настай хүүхдэд хууль үйлчилд юм би бүгдийг угаасаа ярьж өгье гэж бодсон. Нэгэнт яг энэ сэдвийг хүндэж байгааг яах. За эхлээд ямар нэгэн байдлаар чи дээрлэхэлтэнд дарамтанд өртсөн болвол за цагдаагийн байгууллагад гомдол гарах эрхтэй.
Цагдаагийн ерөнхий газрын харьяа цагдаагийн хэлтс чи ерөө Баян зүрх дүүргийн Баян зүрх дүүрэгт амьдардаг болол Баян зүрх дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлтс, 2-р хэлтс, 3-р хэлтс гэд бүх газар ерөнхийдөө 2-3 хэлтстэй байдаг дүүргүүд. За харьяа дүүргийнхаа хорооныхоо цагдаа одоо аймгийнхаа цагдаагийн газар те очиод хандаж болноо. Болгүй яах вэ? За ингээд цагдаагийн газар очиод чи өөрийн биеэр очингуудлаа өргөдөл бичиж өгнө. За өргөдөл бичих заавар ер нь бол баг юун дээр байдаг да, нийтэд байгаа. За тэгээ өргөдлөө бичснийхаа дараа таны одоо өргөдлийг бүртгэж авна. За өргөдлийг чинь бүртгэж авсны дараа хэрэг бүртгэлтийн дугаар өгдөг юм. За хэрэг бүртгэлтийн дугаар өгсөний дараа хэрэг бүртгэлтийн одоо анхан шатны шалгалт гэж явагддаг байхгүй юу? Энэ шалгалт нь болохоор цагдаа одоо чиний энэ хэргийг авсан цагдаа тухайн энэ гомдлыг чинь те өргөдөл гомдлыг чинь хүлээж аваад гэмт хэргийн шинжтэй байна уу үгүй юу гэдгийг чинь шалгана. Энэ үедээ болохоор гомдол гаргасан хүнээс мэдүүлэг авна, гэрч байвал гэрчээс асууна. За баримт нотлох зүйл цуглуулна. Одоо камер, чат гэх мэт зүйлтэй бичлэг шалгахаар. За үүний дараа үр дүн нь 3 янз байна. Хэрэг үүсгэн. Эсвэл зөрчлийн хэрэг болгоно. Эсвэл хэрэг үүсгэхээс татгалзнаа. За эрүүгийн хэрэг үүсгэх. Хэрвээ одоо таны бичсэн энэ гомдол мэдээлэлний үнэхээр гэмтэргийн шинжтэй байна гэж үзэх юм бол эрүүгийн хэрэг үүсдэг байхгүй юу? Тэгээ энэ үеэсээ болохоор албан ёсны бүр мөрдөн байцаалт эхэлдэг. Албан ёсны мөрдөн байцаалт эхлэн гэдэг нь болохоор тухайн хэрэгтэй чи холбогдуулсан сэжигтэнг тогтоогоод шинжээчийн дүгнэлт гаргуулад мөрдөн шалгах ажиллагаа албан ёсоор эхэлж байгаа гэсэн үг. За энэ бүх шатанд прокуророос хяналт тавьд юм аа. За тэгээд нэмэлт мэдүүлэг хэрэгтэй бол шаардлагатай бол мэдээж авна, баримтыг дахиж цуглуулна, хохирлын тогтооно, мөн хэрэг толбогдогчийг тогтооно. Ингээд ингэсний дараа хатаст хэрэг үүсчихэж байгааз за энэ хатаст хэргийг прокурор руу шилжүүлнэ. За мөрдөн шалгалт ингээд дуусны дараа хэрэг прокурорч шилжчихэж байгаа шүү дээ. За прокурор тэгвэл дараах юм шийдвэрүүдээс гаргадаг. Шүүхэд шилжүүлнэ прокурор. Хатаст хэргийг уншаад үнэхээр одоо шууд энэ хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай байна гэвэл шүүхэд шилжүүлнэ. Дараагийнх нь нэмэлт мөрдөн шалгалт хийх шаардлагатай байна гэх юм бол буцаад цагдаараа энэ хэрэг нь буцнаа. Харин хэргийг бас хэрэгсэхгүй болгох тохиолдолч байна. За шүүхэд шилжсэний дараа тэгвэл яа гэм бэ? Прокурор энэ хэрэг нь яг хатаст хэрэг бүрдсэн гэж үзэх юм бол Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн харьяа шүүхэд шилжүүлдэг. За дараа нь болохоор шүүх хурал шүүх хэрэг хүлээ аваад энэний дараа шүүх хурал товлоод шүүх хурал болоод тэгээд шийдвэр гардаг. Эцсийн шатыг болохоор шүүх шийддэг байхгүй юу? За тэгэхээр одоо эрүүгийн болон зөрчлийн хуулинд хин нэг дээрлэгсэн, гадуурхсан, хүний биед халтсан, цахим орчинд доромжилсон гэх мэт одоо үйлдэл хийсэн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг юм бэ? За гэмтэрэг үйлдэлсэн тогтоогдсон болвол олон төрлийн ялын ингээд төрөл байдаг юм. Ялын нөгөө гэж тэгээд байдэн штэ. Энд чинь ганцхан хорих ял биш байхгүй юу? Зорчих хэрхийг хязгаарлаж болно, нийтэд тустай ажил хийлгэж болно, бас торгоочж болно мөнгөн дүнгээр те. Ялын нөгөө гэхээр одоо манайхан ихэнх нь хорих ялын нөгөө л гэдэг шиг байгаа юм. За эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар гэж байдаг аа. Энэ болохоор эрүүгийн хуулинд байдгийн эрүүгийн хуулийг та бүхэн бас ер нь нэг уншчихад зүгээр хэрэгтэй. Эрүүгийн хуулинд гэмтэрэг үйлдэх үедээ 16 наснд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдгийг. Харин 14-өөс 16 хүртэл насны 14 нас хүрсэн бол шүү заяа. 14-өөс 16 хүртэл насны хүн одоо миний нэрлэх эдгээр гэмт хэргийг үйлдсэн болвол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. За энд юу багтж ийн хэдүүлээ харъя те. Хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх, эд хөрөнгө устгах, гэмтэх, мансууруулах юм сэтгцэд нөлөөт байдлыг хууль бусаар ашиглах, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, цахим мэдээлэлд хууль бусаар халдах, кибер орчинд хууль бусаар халдах, програм техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах, хор хөнөөлт програм хангамж бүтээх, ашиглах, тараах, террор үйлдэх гэх мэт одоо гэмт хэрэг үйлдсэн болвол чи яг энэ гэмт хэрэгүүдийг 14-өөс 16 настай байхдаа үйлдсэн байгаа бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. За энэ дээр хүний эрүүл мэндэд хүн тохирол санаатай учруулах гэж байгааз тэгэнгүүтлээ ингэж байгаа гэмт хэрэг үйлдэх үедээ 14 наснд хүрсэн ба 18 наснд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж бас заасан байдаг. За мөн эндээс хэдүүлээ тэгвэл 11-ийн 1 буюу хүний эрүүл мэндэд хүн тохирол санаатай учруулах гэж зүйл ангийг нь задлаад үзье заяа.
Энэ дээр болохоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол 10,000 нэгжээс 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн, бие махбодын сэтгэл санааны шаналл зовиор үүсгэж үйлдсэн. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн гэж заасан байдаг. Гэхдээ энэ болохоор хүний эрүүл мэндэд хүнд хохирол гэж байгаа. Хүнд хохирол. Энэ хохирлыг хэн гаргадаг юм? Энэ хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр гаргана. Хэрвээ ямар нэгэн байдлаар дээрлэхэлт дарамтанд өртөөд хөнгөн хохирол хөнгөн гэмтлийн зэрэгээ гараад ирэх юм бол энэгээр шийдэгдэхгүй. Хууль нь юм байдаг. Тэнгүүд цагдаагийн байгууллагаас хуулийн хүрээнд л ажилтна шүү дээ. Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд ажиллана. Нөгөө үнэхээр хөнгөн гэсэн ийм зэрэг нь гараад ирэх юм бол ял үх ямарч боломжгүй болчихж байгаа байхгүй юу? За дараагийнх нь ахаад ингээд маш олон зүйл заалтуулт байгаа. Энэ дээр болохоор ингээд занал хийх гэж байгаа уулна. Тэгээд энэ дээр 6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлан нийтэд тустай ажил хийлгэх нь гэх мэт зүйл байгаа байхгүй. Гэтэ энэ занал хийл дээр нь яг үндэ 14-өөс 16 насанд хамаарахгүй. Энэ насанд хүрсэн бол хамаарна. Эрүүгийн хариуцлага. За тэнгүүтлээ хувь хүний нууцыг задруулахаа гэж байгаа. Бас адилхан нас нь яг тэгж таарч байгаа. За ялгуурлан гадуурхах. Ялгуурлан гадуурхах дээр бас адилхан. Ерөөсөө тэр тусгай анги дээр нь 14-өөс 16 наснд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тэр заалтууд дээр нэдэр нь байхгүй. Уул нь байгаад байгаа байхгүй юу? Ийм зүйл заалтаа ингэж шийтгэнэ гэд. Гэхдээ энэ эрүүгийн хариуцлага хүлээх насандаа хүрсэн бол гэсэн үг. За тэгвэл зөрчлийн тухай хуульд юу байд юм бэ? Хүний 5-3 дугаар зүйлд хүний биед халдах гэж байдаг байхгүй юу? Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Энэ бүр үнэхээр инээдтэй хууль байгааз. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол юу гэсэн үг вэ? Хүний биед хохирол учруулахгүйгээр. За тэгэнгүүт чи энэ дээр нөгөө нэг хальт хөнгөн цохих, түлхэх, алгадах гэх мэттэй гэмтлийн зэрэг тогтоогдохгүй юмнууд гараад ирж байгаа байхгүй юу? Хөнгөн гэмтэл. Тэгэхээр хаашаа юм? Хохирол учруулахгүйгээр халдаагаа зодсон бол 100,000 төгрөгөөр торгуулаад болоо. За гэхдээ энэ дээр бас нэг хэлэх юм байгаа манайхаа. Одоо юм штэ. Хохирол учруулахгүйгээр халдаж зодоо 100,000 төгрөгөөр торгуулчлаа. Тэгээ 100,000 төгрөгөөр торгуулаад зүгээр өнгөрнө гэж бодож байна уу? Үгүй. Чиний эргээс тэр овг нэр бүх юм бүгд ингээд бүгдээрээ насан туршид чин яг ийм зүйл ангаар зөрчлийн тухай хуулийн 5-3-аар хүний биед халдаж ингэж тэдэн оны тэдэн сарын тэдэнд ингэж торгуулж ирсэн шүү гэж түүхэнд чин гарч ирдэ шин. Насан туршдаа энэ хар мөр чамайг дагаж явна гэж боддоо. Насан туршдаа штэ хизээч арилахгүй. Бүгдийн эрхийн тухай хуульд би түрүү хэлсэн те. Хүүхэд гэмтрэг зөрчил, хүчирхээлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мүлжилгийн альва хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй гэж байгаа аахгүй юу? Гэж байгаа. Уулна. Тэгсэн чинь энэ хүүхдийн тухай хуулийн дээр нь заасан энэ зүйл залт нь яг үнэндээ бодит орчинд биелэлээ олж байгаа юу гэвэл үгүй шүү дээ. Тэ? За тэгвэл энэ дээр эцэг асран хамгаалагчид та бүхэн яг ямар үүрэгтэй юм бэ? Хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай бүхэл талаар хөгжих орчин бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцлөөс уурдчлан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сургууль хүмүүжүүлэх, боловсрал эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан иргэдтэй хамтран ажиллах гэх мэтчлэн тэ хүндэтгэн сонсож хүүхдээ хүндэтгэн сонсож шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж төлөвшөхтөнд дэмжиж туслах, наад захын хэрэгцээ зүйлээр хангах, хууль тогтоомжид заасан дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага үүрэх гэх мэтчлэн маш олон үүрэг байдаг. Гэтэ нэг бүх эцэг асран хамгаалагчид энэ үүргээ биелүүлж байгаа юу гэвэл бас үгүй шүү. Тэгээ одоо боддоо эцэг гэх нь тустай амьдрах одоо гэрлэлтэд цуцлуулсан салцсан гэсэн үг шүү дээ тий. Эцэг тустай амьдраад гэрлэлтэд цуцлуулсан байсан ч гэсэн энэ үүргээс та чөлөөлөгдөж байгаа юу гэвэл үгүй. Чөлөөлөхдөггүй. Эн чинь чөлөөлөгдөх үндслэл болохгүй байхгүй юу?
Тэгээ би ер нь бол ингээд бусад улсуудад үе тэнгийн дээрлэлт, дарамт шахалт ямар байдیں۔ Тэ яаж одоо ингээ хуулийн хариуцлага хүлээдیں, яг энтэй холбоотой хууль дүрм журм байд юм уу гэсэн чинь Солонгост, Японд, Америкт яг ийм бүлийтэй холбоотой бүр хууль дүрм журм байд юм байна. Тэгээ одоо Солонгост зарим их сургууль нь болохоор зарим их сургууль гинэ. Зарим одоо улс нь бүр их сургуульд орохыг нь хүртэл хязгаарлалцсан. Одоо жишээлбэл Солонгос бол хамгийн хатуун системтэй заяа. Ингээ дээрлэлт дарамт шахалт үзүүлсэн одоо хүүхдээ штэ. Сурагчийн хувийн эрхтэнд бичигдээд тэгээд сургуулийн дээрлэлтийн шийдэлтийг ингээд нэгээс 9-р түвшинд байлгад юм байл та. Цаашлаа сургуулаас хөөх хүртэл арга хэмжээ авна. За тэгэнгүүтлээ энэ бүх зүйл нь сурагчийн аль бие осны сурлагын бүртгэлд орчдөг. Тэгээ их сургуульд энэ нь ороход болохоор нөлөөлдөг байхгүй. 2026 оноос эхлээд ихэнх их сургууль ингээд дээрлэлтийн түүхийг заавал шалгадаг болсон. Солонгост 2025 онд 298 сурагч дээрлэлтийн түүхтэй учраас их сургуульд юусоо тэнцэж чадаагүй. Зарим топ их сургуульд 90% нь бүр татгалцсан тохиолдол хүртэл байд юм байна. Тэгээд Солонгост болохоор ингээд дээрлэлт хийсэн одоо ингэ түүх мөхөнд бичигдсэн байгаа шүү дээ. Зарим бүр мэрэгжил сонголтын дээр багш одоо цагдаа, эмч гэх мэт боловсролыг бүр ерөөсөө эзэмших ямарч боломжгүй болгодог гэж байгаа байхгүй. За Японд хүртэл амар хатуу ханддаг. Сургуулийн ёс зүйн комисс шалгана, эцэг эхийг нь дуудана, хохирогчийг хамгаалах арга хэмжээ авна, дээрлэгчийг түр хасна, ангийн солино өөр сургуульд шилжүүлнэ. Тэгээд сургуулийн дотоод бүртгэлд энэ нь бүр насан туршдаа үлдээд ноцтой ахын бол цагдаа оролцоод эрүүгийн хэрэг болгодгоо гэж байгаа байхгүй. Америкийн нэгдсэн улсад нэг хичээлийн жилд 12-аас 18 насны 5 хүүхэд тутмын нэг нь дээрлэлтэнд өртөг гэсэн судалгаа бүр байгаа хгүй их сурвалжтай. Тэгээ эдгээр хүүхдүүдийн 79% нь вштэй үг хэлээр доромжлох шоолох зэргээр илэрдэг байсан. За Монгол улсад болохоор 2020 онд нийтдээ 4264 хүүхдэд судалгаа хийжсэн юм байна. Энэ болохоор 12-аас 18 насны хүүхд хамрагдчихсан. Тэгээд эдгээр хүүхдүүдийн 82.8% нь үе тэнгийн дээрлэлт хүчирхийлэлд өртөжсэн гэж хариулсан байна. За тэгээд энэ сурагчдын хамгийн их хүрсэн дээрлэлт нь юу юм бэ гэсэн чинь үг хэлээр доромжлох хэлбэрээр илэрсэн байгаа байхгүй юу? Тэгээд одоо ингээд манай Монгол улсад яг юу дутуу байна, та бүхэн ч гэсэн яг энэ дээр яг юунд анхаарах хэрэгтэй вэ? Та нар ч гэсэн үзэгчд маань бүгдээрээ санал бодлоо хэдүүлээ бичцгээе. Тэ цаашаа бас хүрэх ёстой хүмүүст нь хүрээсэй гэж бодож байна. Дээдүүд нь уучраа олохгүй гэж ярьдэн штэ тий. Түр харж байгаа энэ хууль санаачилдаг хүмүүс байгаа. Энэ хууль баталдаг хүмүүс байгаа штэ тий. Энэ хууль баталдаг хүмүүс энэ дээрлэлт, дарамт шахалт, сургуулийн орчин энэ хүүхдтэй холбоотой яагаад ээлтэй хуулиа санаачилж чаддгүй юм бэ? Худлаа нэг амир тий 16-аас доош насны хүүхдүүдийг Facebook ашиглуулахгүй байлгана. Тэрийг хойч цагдаа яах юм? Ер нь альва юмд ингээд хойч цагдаад ямар ч ашиг олдгүй шүү дээ. Яг үнэндээ хойч цагдаад ямар ч үр дүнд хүрдэггүй шүү дээ. Facebook тэр 16-аас доош насны хүүхдүүд Facebook ашиглахаа боллоо гэж яг яах юм? Өөр зөндөө платформ байх шүү дээ. Зөндөө платформ байгаа. Тэгэд яг энэ асуудал дээр анхаарал ингээд дөрвтойгоо хандуулаад өгөөч. Хуулиа эргэж хараад ингээд шинэ хуулийн төсөл яг ингээд хүүхдийн дээрлэлт дарамттай холбоотой шинэ хуулийн төсөл санаачлаач. Яг хичнээн хүүхэд энэ үе тэнгийн дээрлэлт дарамтаас олж сэтгэл зүй бие махбодороо хохироод яг энэ дээрлэлтээс болж амиа хорлох хэмжээнд хүртэл нь яг явуулах гээд байгаа юм уу? Яг юу хүлээгээд байгаа юм бэ? Тэнгүүтлээ одоо ингээд захим орчинд энэ бичлэг таарсны дараа иймэрхүү 16-аас доош насны захим орчин энэ бла бла хаан маан гэж яригдж байгаа хгүй. Ерөөс өмнө ингээд яригддаг байсан юм уу? Тэр үтэнгийн дээрлэлтийг яг үндэ мэддэм үү? Альва ямар нэгэн гэмтэр өвөлдөхээс өмнө асуудлын ингээд гарц гаргалгаа гэдэг зүйл ингээд байх хэрэгтэй байгаас тэгээ уулна. Тэгээ бага насны хүүхэд гэмтэрэг үлдчихэд эрүүгийн хариуцлага хүлээхгүй бол эцэг их хасран хамгаалагчт нь хариуцлага тооцож болтгүй юм уу? Яагаад? За тэгээд энэ дээрлэлт дарамт шахалттай холбоотой хуулийн багц төсөл гаргаад багц гаргаад дээр нь яг энтэй холбоотой боловсролын яамнаас ч гэсэн дүрм журм гаргаад сургуулиуд нь хэрэгжүүлээд санаачлаад мөрдүүлээд ямаар штт. За дараагийн асуудал. Эцэг хасран хамгаалагчдаа та бүхэн ажил төрөлхтөө Монголын нийгэм ямар ингээд стресстэй, төвчрэлтэй, хэцүү байгаа илээ мэдж байгаа. Монголын дундаж цалин ч гэсэн хаанаач хүрэхгүй үргийн хэрэглээний барааны үн ямар амар өндөр байгаа илээ мэдж байгаа. А гэхдээ ажлаас илүү, мөнгнөөс илүү чухал зүйл гэж байдаг шүү дээ. Ажлаас илүү, мөнгнөөс илүү, карьерээс илүү чухал зүйл чинь таны хүүхэд биз дээ. Таны хүүхэд л дээрлэхүүлэхгүй болвол бусдын хүүхэд дээрлэхүүлэх нь хамаагүй юм уу? Дээрлэхүүлжсэн ч гэсэн хамаагүй юм уу? Тэг хүүхэд чинь заавал аав ээж намайг зодоод байна.
Аав ээж намайг дарамтлаад наа. Би ингээ хэцүү байдалд ороод наа. Би дээрлэх хэлтэнд өртөөд наа гэж заавал хэлжээж хөдлөх ёстой юм уу? Хүүхдтэйгээ жоохон ч ихсэн цаг гаргаад ярилцчихал та, ойлголцчихал та. Яа заавал хүүхд эхэлж төрүүлэх ёстой юм бэ? Одоо ингээ хамгийн наазах нь штэ. Хүүхд чинь сэтгэлээр унсаа харагдаж гин үү? Зан айш нь гинт амир өөрчлөгдөж гин үү? Сургуульдаа ингээ явах дургүй болоод байна уу те? Гинт ингээ мэдгэдэггүй хичээлээ мэрсэр таслаад байна уу? Хичээлдээ муудаж гин үү? Нийгмээс ингээд өөрийгөө баг сагаар тусгаарлаад байна уу? Тийм мэдрэмж төрж гин үү? Дууга авраагаад аль болох ингээ ганцаараа байдаг болцсон байна уу? Нойрондоо муудаад те? Ээж аавдаа ах ихчтэй ойр дотны хүмүүстэй хилдэг байсан юмнуудаа нуугаад байна уу? Огцон түргэн гинт аашлаад уур уцаартаа болоод байна уу гэдэг зүйлийг ч гэсэн анзаарах хэрэгтэй байхгүй юу? Хамгийн ойр дотны хүн нь гэр бүл байгаа штэ. Тэгээд хамгийн ойр дотны цорын ганц гэж боддог гэр бүл нь ойлгохгүй байвал тэр хүүхэд өөр хүнд итгэх юм бэ? Наандаж одоо хүүхэд чинь ингээ үл мэдгэдэггүй үз жижиг хөхрүүл шарах марах те. Эсвэл бол ингээ сорвтой болцсон тэмдэг ном нь хувцас хундар ингээл жижиг сажиг сэмрээд урагдцсан байгаа бол тэрийг ингээ шалгалтаа асуултаа өөст нэрээ мэдгүй унц юм аа санаандгүй юмд цогцсон гэдэг үгэнд нь хэдий болтол ингээд хууртаж амьдрах гэдэг. За энэ дээр ингээд бас хамгийн ихээр анхаарал хандуулах хүмүүс нь бол мэдээж сургуулийн захиргаа, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч тэ сургуульд чинь ангийн хүүхдүүд чинь ийм асуудал гаргаад байгаа бол сургуульдаа ингээд тодорхой хэмжээний сургуулийн ийм дотоод журам гэж байдаг штеп. Сургуулийн дотоод журам гаргаад өчөж яага болохгүй байгаа. Дотоод журмаараа шийдэж болно штеп. Хамгийн наазахтаа тэ сэтгэл зүйчид ч гэсэн ингээд нийгмийн ажилтан багш нар хохирогчийг ингээд хамгаалах тийм арга хэмжээ авч болно штеп. Хамгийн наазах нь. Одоо дээрлэхэлтэд дарамтад өрцөн хүүхдүүд үг хэлээр хамгийн их ингээд өртдөг гэдэг жаастай 70-80% нь тэнгууд энэ хүүхдийн сэтгэл зүйн яаж гэмтэж байгаа, яаж эмчлэгдэх те одоо сэтгэл зүйч гэдэг хүмүүс байдаг болсон шүү дээ. Бидний үед бол өстой тийм байдгүй байсан. Тэр хүүхдүүд чинь ингээд зүгээр ингээд үг хэлсэн шүү дээ. Гингүүтлээ сэтгэл зүйдээ маш их насан туршдаа үлдэх траума авсан байдаг байхгүй юу? Авсан байхыг үгүйсэхгүй ер нь бол тэгээд одоо энэ боловсролын яамнаас ч гэсэн юу ах хэрэгтэй шүү дээ. Хичээлийн агуулгад нь яг энэ дарамт дээрлэхэлттэй үе тэнгийн дээрлэхэлт сэтгэл зүй мэтгэл зүйтэй холбоотой энэ агуулгыг нь яг аль бие усаар оруулж ирэлтэй яагаад болохгүй гэж. Тэгээд дээрлэхсэн хүүхдийг ихч бай багч бай хамаагүй сануулад өнгөрөх биш. Энэ дээр нь товтойхон арга хэмжээ авдаг болмоор байна. Амтэн хүртэл үр хүүхдээ хамгаалдаг. Амтэн хүртэл үр хүүхдээ нандиндаг. Тийм байтал бид нар ч гэсэн үр хүүхдээ хайрлаж хамгаалж нандинах хэрэгтэй эцтэй. За сүүлд нь мэдээж хүүхдүүд та нар ингээд ямар нэгэн дээрлэхэлтэнд хүртэх юм бол өөрийгөө хамгаалаа. Өөрийгөө хамгаалах хэрэгтэй өөдөөс нь үг хэлээ. Үнэхээр болохгүй зүйл гэдгийг нь тайлбарлаа. Үнэхээр ойлгохгүй байгаа бол дараагийн шат руу шилжээ. Яагаад тэр хүүхд чамайг дээрлэхэд байхад чи төвчээд дарамтлуулаад сэтгэл зүрхээрээ ингээд эмтрээд байж ах хэвтэй. Чи ч гэсэн адилхан эрэхтэй байхгүй юу? Чиний эрхийг зөрчөөд байна штэ. Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг үг байдаг шүү дээ. Чи одоо ингээд би үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гингүүтлээ хий нэг чи доромжилж муу мухай үгээр харах ёсгүй л байхгүй юу? Тэр чи үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэлбэр биш. Тэгээ тэр дээрлэхүүлж байгаа хүүхдээ хажууд зогсож байгаа ард нь тэр дэмжиж байгаа хүмүүс бол бүр арай шүү. Та нар бойл гэж хэлэлтэй. Хажууд нь ингээд дээрлэхүүлж байгаа хүүхдээ хажуугаар зүрхтөөч гэсэн хамгаалалтаа яадیں۔ Яагаад хамгаалж болохгүй гэж. Чи танихгүй байсан ч гэсэн очиод хамгаал та. Тэр хүүхдэд чи насан туршийнхан тэр сэтгэлийн траума авахаас нь чи аварж байгаа ч юм билүү? Тэр хүүхд чамд насан туршдаа чамайг танихгүй ч гэсэн баярлах ч юм билүү мэдгүй шүү дээ. Найзуудаагаа хамгаалтаа би биэндээ хайртай байл та манайхаа. За тэгээд ингээд энэ дээрлэж байгаа, дарамтлаж байгаа хүүхдүүд ингээд хараалын үг мүг хэлж байгаа хүүхдүүд те өөрсдөө амар лаг, кул, үнэхээр би бүр яг алчлаа. Тэ? Үнэхээр би бүр үнэхээр гоод юм байна. Яг ингээд өөртөө бүр үнэхээр лаг гэж боддог заяа. Гүү. Та нар бүр үнэхээр өрөвдөлтэй, үнэхээр арчаагүй, үнэхээр заваан, үнэхээр сэжгийн, үнэхээр жигшмээр харагддаг. Дээрлэхэлт дарамтлаж байгаа хүүхд үнэхээр ерөөсөө тэгж гоё мой харагддаг байхгүй юу? Үнэхээр өрөвдөлтэй харагддаг байхгүй юу? Тэгэд магадгүй өөрөө анзаараагүй хүүхэд дээрлэгцэн байх ч юм билүү мэдгүй шүү дээ, тий? Бас мэдгүй. Тэгээ хин нэг ингээ өвдөхөөд, гомдоогоод, хүч хэрэглээсээ өмнө хэсэг хугацаанд бод дараа нь гарах үр давраа тооцоолдог байх хэрэгтэй.
өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн сонирхол, хобби хийж болох зөндөө гоё юмнууд байна шүү дээ. Тэрийг олж нэ. Дээр нь хүн болгон өөр гэдгийг зөвшөөрөх хэрэгтэй. Ер нь бол энэ бол бүр амар энгийн ойлголт. Хүн болгон өөр. Бүгдээрээ яг чам шиг байх албагүй, бүгдээрээ амар лаг байх албагүй, бүгдээрээ амар онц сурдаг байх албагүй. Хүн болгон өөр. Гэхдээ тэр хүн чамаас илүү эсвэл дутуу гэсэн үг ерөөсөө биш. Зүгээр л өөр гэдгийг л ойлго. Хүн болгон яг адилхан байх албагүй. Бас хэрвээ ингээд хин нэгнийг дээрлэхэд муухай хандж исэн бол эсвэл ингээд тэр үед юу ч хийхгүй хараад дэмжиж исэн бол тэр хүнээсээ уучлалт гуйцгаа. Чи өөрөө ч гэсэн тэгээ дээр нь тэр хүн ч гэсэн илүү хөнгөрч дараа нь ингээд харамсах зүйл арай багасах юм болов мэдээж 100% ор мөргүү алга болчихгүй л дээ. Гол нь гэхдээ гоё чин сэтгэлээсээ уучлалтгүйгаарай. Тэгээ би одоо та нарт нэг нийтлэл уншиж өгье заяа богинохон. 10 жил дахтаа хит удаа дээрлэхэлт гих зүйлийг мэдэрч исэн. Нэг удаа бүр тисэхгүй идэр юусын хүүтнэр дан дүрэнд хувцтайгаа гарчгүйгээд нэг мэдсэн чинь хаах ол газар ганцаараа зогсож байсан. Маш их гомдож, ичиж, уур хурч, бас шархалснаасаа болоод хэсэг хугацааны ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ. Гэхдээ ямар ч том хүн над дээр ирээд "Миний дүү зүгээр үү?" гэж асууж байгаагүй сандаг. Бүгд над руу сонин хараад би тэр хүүтэнд алхсаар агаад буцаад сургуультай очиж исэн. Тэгэхэд ээж бүр аав минь хүртэл ирсэн байж үлээ. Аавыгаа би амьдралдаа 10-ын дотор л харж уулзаж байсан юм болохоор хараад үнэхээр энэ үйлдэл ямар том аюултай зүйл болохыг ухаарах шиг болсон. Тэгэд багш эцэг их намайг дээрлэхсэн хүүхэд гээд бид нар хоорондоо ярилцаж байсан. Тэр хүүхэд надаас уучлалт гуйсан, би ч толгой төгсөн, уучлсан. Бүх юм зүгээр мэт хэрнээ яг үнэндээ би одоо болтол заримдаа эргээд тэр хүйтэн өвөл гэгээ тасарч байхад танихгүй газар дан цамцтай зогсож байсан охин болчих шиг санагддаг. Хизээж арилахгүй юм шиг тийм хүндүр муухай дурсамж миний дотор байдаг. Түүнээс гадна болж байсан олон дээрлэхэлд муухай үгд оромжлол одоо ч их хүн болчихсон байхад хүртэл хаяа дурсагдаад зүрх зөсдөг. Дээрлэхэлд муухай үг үйлдэл гэдэг ийм аюултай. Чамайг үрд дагаж болно. Арилгах гэж оролцсон ч ямар нэг хилтерхий үлдэж мэднэ. Дээрлэгчээсэн хүүхдэд ч тэр ирээдүйд маш том харамсал цээж дотор нь лувшина. Хэрв би тэр өдөр хүлдөөд өгсөн бол яам тэгж гүйж байгаад машинд дайруулсан бол хатгаа тусаад идэхгүй байсан бол өөрийгөө гимтэйгээр шийдсэн байвал яана гэж заримдаа айж бяцхан жаахан өөрийгөө очиод тэврээд авмаар санагддаг. Тиймээс дээрлэлтийг ямар ч үед эсэргүүцдэг байцгаая. Бас энэ нийтлэл чамд чиний найзууд, ихч, их гэр бүлийнхэн, багш, чиний ичдэг томчуудад тус болно гэж найдаж байна гэсэн юм нийтлэл байна. Тэглгүй ах уу дээрлэхэлт дарамт гэдэг зүйл зүгээр үгээр хэлж байгаа боловч яг үнэндээ зүрх сэтгэлд маш олон жилийн турш дагсаар байдаг. Би олон жилийн өмнө 10 жилийнхаа сургуулийг төгссөн байгаа ч гэсэн яг үнэндээ би одоо хүртэл бага наснда дээрлэхүүлж исэн. Бага ангидаа, дунд ангидаа, алхах ангидаа тэр дарамтанд орж исэн үеийг хизээч мартдаггүй. Үнэхээр аимшигтай санагддаг. Хэнийг ч дээрлэх ёсгүй. Ямар ч тийм хууль байхгүй. Хин нэг дээрлэхлээгээд гоё харагдахгүй. Эцэг эхчүүд минь хүүхдтэйгээ сайн ярилцж байгаарай. Тэгээ энэ үчингийн дээрлэхлэлтэй холбоотой аниме байдаг байхгүй юу? Койна Катачи гэж чимээгүй дүү хоолой байдаг. Дээр нь болохоор Такофигийн нүгэл гээд 2025 оны 100-ны гаргалтаар гарсан. Энэ хоёр анимыг бас үзээгүй болвол та бүхэн үзээд нэгийг ойлгож, нэгийг бодож хоёрыг тунгаана гэдэгт итгэлтэй байна. Таны хүүхэд биш дээ. Бусдыг дээрлэгчиж ч магадгүй. Харин нөгөө талд нь өөр нэг хүүхэд бүр өдөр бүр айцтай сургуультай явж ич магадгүй. Хүүхдүүд үгийг мартдаггүй шүү дээ. Ялангуяа тэднийг шархлуулсан үгийг бүр мартахгүй. Таны хүүхдийн инээд өөр нэг хүүхдийн нулимсны үнээр байж болохгүй үстэй. Яг уу эцэг эхчүүдэд те эсвэл зарим хүмүүст нэг удаагийн дээрлэхэлт жижигэн зүйл байж магадгүй л те. Харин тэр хүүхдийн хувьд бүр тэр өдөр нь хизээж мартагдахгүй хар бараан, дурсамж, бүр аимшигтай дурсамж болоод травма болоод үлдсэн байдаг. Хүүхэддээ сайн хүн байхыг заах нь хичээл заахаас ч илүү чухал шүү яг үнэндээ. Өнөөдөр та хүүхдтэйгээ ярилцсан уу? Тэр хин нэг хамгаалж гин үү? Эсвэл хин нэг шархлуулаад байна уу? Эсвэл дээрлэхэлтэд өртсөн байна уу? Тэ? Нэг хүүхдийг хамгаалах нь бүр бүхэл бүтэн ирээдүг хамгаалж байгаатай адил юм шүү. Бид нар бүгдээрээ анх удаа бас сүүлийн удаа амьдарч байгаа. Би биендээ хайртай бай.
найрсаг бай. Би биний хамгаалъя, хүндлэе. Нэгнээ өвтгөх хизээч гой зүйл байдаггүй штэ.